өрг хэмээн үзүүлж байна. Санлан үгүй нөлөөлийн форумын хөтлөгчөөр сэтгүүлч Баатар зөрөгтийн болор чимэг. Сэтгүүлч Ууган баярын болор туяа. За сайн байна уу? Ингэ штэ. Надад мартал ингэх гээд байгаа юм. За сайн байцгаана үзэгчдээ. За хэдхэн хоногийн дараа Монгол улс дараагийн 4 жилд төрөө удирдах эрх баригчдаа төрийн удирдлагаа сонгох маш чухал бөгөөд хариуцлагатай сонголтын өмнө ирсэн байна. Тийм учраас ялангуяа залуучууд бид санал өгөх хүмүүсийн жинг дарж байгаа, саналаа өгөх зайлшгүй шаардлагатай юм хариуцлагатай чухал өдрүүд ирчгээд байгаа юм. Өөрийн мэн сайт саналаа өгье нөлөөлийн форумын 2 дахь дугаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Одоо та бүхний өмнө Хамтдаа зочдоо ухтан авцгаая. Санлан үгүй нөлөөлийн форумын зочдоор дуучин Самбуугийн Сэрч ба. Жүжигчин Бэмбагийн Цэцэг. сайн байна уу? Урамтай өндрөө. Рэпер баяр сайхны үлзий учраас. Сайн байна уу? Урамтай өндрөө. Манай цогцолгоо байсан шүү. Биш үү хамлаа. За сайн байна уу? сайн байна уу? Инхүү. За Баяртай. За суугаарай. За манай дараагийн зочин Залуу сонгогчийн төлөөлөл Фатимаг гөрж байна. Бэмбжовын Фатима. За сайн уу Фатима? сайн байна уу? За онцлог хүлээж ярьсан баярлалаа. За бүгдээрээ сайхан цуцгааж гинэ үү? Сайхан. Цусгаал. Харгалтай цусж гинэ үү? За таны хувьд чинь их нэлээ хэрсүү сонгогчдод бас орох байхаа. Тэ нэлээ удаа саналаа өгчихсөн те. Сэрчмаа цэцэг оролцогчийн хувьд хэд удаа саналаа өгч байгаа те? Санал өгж байгаа вэ? Зөндөө орсон уу? Одоо бүр хэнийг яаж сонгохоо мэддэг болцсон. Бараг чи юу юм бэ? Энд чинь миний бол гадаад сурч байхдаа би хэнийг ерөнхийлөгчийн сонгол, нэг улсын хурлын сонгуулийг алгасан байхгүй. Тэгэхээр одоогийн миний өгөх гэж байгаа сонгол 7 дахь сонгуул юм. 7 дахь Болж тий. Сонгуул өгөх тусам нөгөө нэр дэвшигчтэй тавих цензур өндөрсөж гин үү? Яасан бэ? Өөрийгөө ажиглахад ямар өөрчлөлтүүд гарч Нөгөө байна? хашир сонгогч л болсон. Одоо бол ерөөхдөө нөгөө нэг яг тойрогтой юу хийгдсэн байна, юу амлсан байна, яасан байна, ийсэн байна гэдээ бүх юм харьцуулахыг харж байгаа юм л та. Тэгээд энэ жил харьцангуй маа тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс бол өмнөх жилийнхаа тайлангуудаа 4 жилийн тайлантайгаа мөрийн хөтөлбөрөөр оруулж ирж байгаа надад бол одоо бас амар бахархуу штэ санагцсан. Яагаад бол надад асуух хэрэг байгаа. Тэр хүмүүст ч гэсэн юу хийснээ тайлагнах ёстой учраас тэр нь айгуу тийм хариуцлагатай байгаа юм шиг санагдсан шүү дээ. Сэрчмагчийн хувьд ер нь юуг нь харж өмнө сонголтуудаа хийдэг байсан бэ? Таньж амждаг байсан уу нэр дэвшигчдийн? Ер нь бол нэлээд олон удаа сонгуультыг өөрөө очрлж агаад бүртээ сэтгэл гаргаж өөрсдийнхөө ирээдүйн төлөө сонгуулаа өгч байсан. Одоо энэ удаа бол бас арай хашир заавал намд биш төрдөө одоо сэтгэлтэй за эх орноо гэсэн сэтгэлтэй одоо өөрийнхөө эрх ашиг гэхээсээ илүү эх орон улс одоо тийм эх орныхоо төлөө их ашигаа дээр тавьдаг. За гайгүй боловсралтай за тэгээд ноён нуруутай чадвартай, чансаатай ерөнхийдөө тиймэрхүү хүмүүсээ л бас сонгоё гэж бодож байгаа л да тийм. Ноён нуруутай. За тэрээс энэ ноён нуруутай яаж мэднэ яа? Энэ жил одоо хамгийн гол нь одоо хийж байгаа тэр одоо сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс маань өөрсдөө бас ингэн тэгнэ гэж одоо ялангуяа сошиалаар аягүйхтэй өөрсдийнхээ мэдээллийг татж байна. Тэгэхээр тэр хүн ер нь ямархуу бас чиг шугамтай хүн байна гэдгийг би бас өөрөө бас урлагийн хүн учраас те дүгнчихэж байгаа гэж өөрийнхөө хувьдаа бүр бодоод байгаа шүү дээ. Хүн таньдаг болсон. Жоохон таньдаг болсон. За манай хоёрын хувьд та нарын хувьд одоо хэддэх сонгуулаа өгч байна? За би яг улсын хурлын гэх юм бол 2 дахь сонгуул гэж. Ерөнхийлөгчийг бол оруулах юм бол 2 3 дахь юм уу да тийм 3 дахь маа. Сонгуул санал өгөхдөө нэр дэвшигчтэй юуг нь харж сонгож байгаа вэ? Царайдсыг харж гин үү? Би хааг нь харж гин үү? Мөрөө хөтөлбөрийг харж гин үү? Бас нэг судалгаа хийсэн шүү дээ.
царайлаг нэр дэвшигч сонгогдох магадлал өндөртэй байдаг гэдэг. Тэг яг өмнө нь бол нэг үйл гэдэг өмнөх сонгуульд Монгол төр бол би яг ямар ч тийм мэдээлэлтэй ер нь зүгээр тэгэл урсгалаараа л өгсөн. Угаасаа миний ажиглаж байгаагаар дөнгөж 18 үрээд ч юм уу тиймэрхүү хүмүүс ингээд юм дээр тэгээд гэрийнхнийхээрээ ч юм уу аль эсвэл тэгээд зарим өгдөгөө тиймэрхүү юм ажиглагтаад байгаа байхгүй. Одоо бол тэгж амар бүр за тэр хүн ийм царайцтай ийм амар ийм гэсэн юм бол байхгүй. Зүгээр 60 цагаанцаас нэг нэг шиг нэг нөгөө хэлэхэд тэнд дотор байгаа хүмүүсээ судалж агаад хамгийн гайгүй гэж бодсны л одоо хүн ер нь бол дугаална шүү дээ. Энд чинь ядаж амьдралаа дээшлүүлдэг маа гэхэд муутгамааргүй шүү дээ юм шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ер нь тиймэрхүү бодолтойгоо залуучуудыг бас тиймэрхүү байдлаар уриалъя гэж бодож байгаа. Хамгийн гайгүйг нь гэхээр чиний бодлоор хамгийн гайгүй нь юу нь ямар хүмүүс байна? Ямар хүн хүнийг хамгийн гайгүй гэж тойрогтой хүн харна шүү дээ. Ямар хүмүүсийг харна. Тэгээд тэр хүмүүсүүд нь ямар хүмүүсийн ямар хүн нэрдэн юу хийсэн, ямар сургууль төгссөн. Тэгээд одоо яг тэр хүнд нь яг ямар санагдав. Хүн чинь ер нь одоо миний бодлоор залуучууд бол айгүй ялгадаг болсон. Хин худлааж үжиглээд ингээд нэг бэлдсэн юм уншаад байна, тий? Хин үнэхээр сэтгэлээсээ юм хэлсэн байна. Эсвэл хин арай бодтой санагдчихээн. Тултлаа юмар ингээд бөмбөгдөөл ингээд нэг гой сайхан харагдлаа гэд одоо бол тийм гой сайн харагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэн дээр заавал тэрүүгээрээ сонгох гэдэг юм байхгүй. Би бол хүүхдүүдийг бол өөртөө мэдж байгаа гэж бодож байна. За манай Фатимагийн хувьд бас нэлээ нийгмийн идэвхтэй залуучуудын төлөөлөл бас залуу сонгогч хэд их удаагаар саналаа өгч байгаа. Яг 3 удаагийн сонголт болсон тийм 3 дахь. За өмнө яг одоо өөрийнхөө шийдвэрээр сонголтоо хийж чаддаг байсан уу? Залуу сонгогчдод бас аав ээжийн гэр бүлийн нөлөөд автдаг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ яг бас нэр дэвшигчийг судалж чаддаг байсан уу? Ер нь бол яг хамгийн анх яг сонгуул өгөхөд мэдээж тодорхой хэмжээний ямар ч ер нь бол ингээд мэдлэггүй. Тэгэд яг эцэгч маань за чиний анхны сонгуул шүү гэд ингээд айгуу тийм урам одоо баг ингээд урам заавал очиж өгөөрэй гэд эмээ өвөө маань яг тэгж хэлдэгс. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуул дээр яг тодорхой хэмжээний бүх хөтөн мөрийн хөтөлбөрийн тэр юм яг ингээд хараад яг ер нь бол өгчээсэн. Тэгээд яг тухайн үед яг манай тойрогт бас яг гарч ирж ирсэн. Миний яг өсөж ирсэн хүмүүс бас усыг хурал гарсан. Тэгэхээр яг тэр үедээ юуг нь харж ирсэн гэхээр ер нь бол яг аав ээж маань яг алиг нь илүү их тухайн үед дэмжиж ирсэн. Мөн одоо бас яг хийсэн мөрийн хөтөлбөр тэд нар чинь яг гэр бүл дотор нэг тийм яриа явагддаг шүү дээ. Тэ ер нь энэ хүн илүү их юм хийндэ гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү зүйлсүүдийг бас тухайн үедээ яг баг багтаа харгалзаж үзээд одоо бас өөрөө илүү тийм нийгмийн идэвхтэй бас нийгэмд яг юу болж байгаа залуучуудад яг юу дутагдж байгаа. Тэгээд ямар хүн гараад ямар хүмүүсийн төлөөлөл болж ажиллаж чадхаар байна. Тэрийг нь харж ер нь бол одоо сонгуулаа өгнө гэж юу нь бол бодож байгаа. Тэгээ бас яг тодорхой яг манай тойрогт яг зэвшиж байгаа хүмүүсийн мэдээж яг нэг бүрчлэн намтрын унших бол айгүй хүнд. Тийм болохоор яг өмнө яг хийсэн үйл ажиллагаа бас яг цаашдаа яг ямар хүмүүсийг төлөөлөөд ямар үйл ажиллагаа хэдээ одоо яг хэдий их хугацаанд яг хий гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэдгэрийн юу нь бол харж яг сонголтоо өгье гэж юу нь бодож байгаа. Ааха. Тэгээ судалгаагаар ийм зүйл ажиглагдсан байлаа л дээ. Залуучууд одоо бид нар ч бол залуучуудын төлөөлөл шүү дээ. Залуу сонгогчдод нэр дэвшигчийг сонгохдоо илүү нөө боловсролын илүү харж сонгоод байна гэж байна. За хэрвээ судалж амжсан бол гэтэл бас ингээд туршлагатайг нь сонгох ёстой ч юм шиг тий. Тэгээ энэ бол харьцангуй ойлголттой. Та бүхний хувьд туршлагатай сонгогдох ёстой юу? Боловсролтой сонгогдох ёстой юу? Энд дээр юу гэж боддог вэ? Би ярьж байгаа. За. Манай нэг найз заавал нэрийг хэлэхгүйгээр зүгээр ярьчих л да. Бас нөгөө нэр дэвшиж байгаа хгүй би дагаад нэр дэвшиж байгаа. Тэрний хувьд бол төрийн байгууллагаар бол бас 10 гаруй жил ажилласан. За тэр бол одоо туршлага болчихж байгаа. Тэгээ дээрээс нь бас сургуулийн хувьд гэх юм бол боловсрол бол хангалттай хэмжээний боловсралтай. Тэр юу аль нь л бас байж ич тэ. Одоо хууль бидний хуулийг яг одоо хууль санаачлах хэмжээнд байх хэрэгтэй гэж үздэг. Туршлага байх ёстой гэж үзэж байна тийм. Цэцгийн хувьд бас нэр дэвшигч нарыг одоо би энийг дэмжиж байгаа гэдгээ бас ил илэрхийлээд улс төрийн одоо бас чиг баримж байгаа байр суурь сошиал ил бичиж байна л да. Эний нэг талдаа бас нөгөө зоригтой одоо юу гэдгийг яг энэ цаг үед бол улс төрчдөөс хол гэдэг имиж нь баг өөрөө гоё болж байгаа энэ үед улс төрчдийн одоо би дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа нь бас нэг өөр өнгө харагдаж байна л да. Яг хэнийг дэмжиж яагаад одоо ямар шалтгаануудаар тэр хүмүүсийг дэмжиж байна энэ тухайгаа яриул. Ер нь нийтлэг ойлголт болохоор залуучдын хувьд ер нь бид нар чинь бол залуу хүмүүс эдийн засгийн хувьд доктортой орчин биднэрт хөгжих боловсрох бүх орчны доктортой байхын тулд чадамжтай хүмүүс сонгох хэрэгтэй байхгүй. Нэг ялангуяа одоо энэ пандемик буюу цар тахлын үед эдийн засгийн хувьд маш их уналтанд орсон. Бид нэр бүр үнэхээр хэцүү болно шүү дээ. Ер нь бол хизээ яаж төгсөхийг мэдэхгүй байгаа. Яг энэ цаг мөчид 2020-оос 2024 оны сонгуульд нэр дэвшиж байгаа нийт одоо сонгогчдоо бид нар
маш анхааралтай сонгох ёстой цаг үе ирчихсэн байгаа. Ялангуяа эдийн засгийн хямрал магадгүй цаашдаа үргэлжлэж магадгүй бид нэр экспорт импортын хамааралтай байдаг эдийн засгийн улсын хувьд мэдээж сонгогчдын хувьд бол хамгийн түрүүнд анхаарах хөрөх чадвартай ажлын туршлагатай мөн дээрээс нь заавал төрийн байгууллагад ажилласан байх албагүй эдийн засаг болоод хууль гэдэг юм мэргэжсэн мэргэжилтэд маш өндөр боловсролыг эзэмшсэн надаас доор хаяж 10 дахин илүү боловсролтой тийм хүнийг би сонгоно. Тэгэхгүйгээд юу гэдгийг яг өөрсгөө ч юм өөрөөсөө доор ч юм уу тий магадгүй одоо нөгөө нэг юу гэдгийг би илүү хүчтэй би илүү олон килограммжийн жимд ороод өргөдөг гэдгээрээ миний амьдралыг тэр хүн өргөж явж чадахгүй байхгүй. Өнөөдөр яг залуу хүмүүс хөдөлмөр эрхэлж байгаа яг бид нар шиг хүмүүс бол зах зээл дээр гараад ирэхэд өрсөлдөх чадамжийн хувьд биднэрт маш ховор болж байна, хаагдмал болж байна, боломж нь аягүй бага байна. Тэгээ яг энэ цаг үед бол мэдээж өөрөөсөө тэнэг хүнийг сонгохгүй байх нь хамгийн одоо чухал асуудлын нэг ямар ч хүн бол сонгоч нь. Бид нар нөгөө их оронч гэдэг сэтгэлээр хүн болгоны эмзэг судас дээр нь атгаад сонголтыг бид нар хийж үзсэн арчилсан тогтолцоо болсноос хойш. Тэгээ яг энэ цаг үед бол мэдээж нүгдийн боловсролоо чухал гэж бодно. Ахаа дээрэс нь хин нэгэн хизээч чамд нэг шиг зоос авчирч өгөөг байхад үзэл бодлоо илэрхийлэх эрх хэрэгчлөөгөө 92 оноос хойш эдэлсэн арчилсан тогтолцоот нийгэмд та амьдарч байгаа бол дуу хоолойгоо хинээс ч айхгүй илэрхийлж олгцсон эрхээ би бас олж авах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас хин нэгний хавчлах ч юм уу, хин нэгний дарамт ч юм уу, хин нэгний үүсгэлт ерөөсөө надад хамаахгүй. Миний үзэл бодол эрх хэрэгчлөө нь халтж байгаа. Хинт ч одоо би буруу гэм хийгээгүй. Ягаад гэвэл би ингэж энэ хүнийг би сонгож байна, энэ хүн ийм байна гэсээс бол буруу зүйл үүснэ гэж би бодохгүй байна. Ийм ялангуяа одоо бидний нөгөө Z generation буюу ус төрөөс хол байдаг залуучууд ах эгч нар нь юу гэж боддгийг бид нар мэдэх хэрэгтэй байхгүй юу. Бидний үед чинь эмээ өвөө аав ээжийнхээ ятгалахаар сонголтыг хийдэг гэсэн бол одоо хэн бид нар зөвлөх хэрэгтэй. Бид нар дүү нартаа яаж сонголтыг хийх вэ гэдгийг зөвлөх ёстой гэж боддог үднээс л сошиал орчин дээр аягүй идэвхтэй өөрийнхөө байр суурийг илэрхийлчихдэг шүү дээ. Та нар унтчихна. Юм бодоод байна уу? Та нарын хувьд нөгөө сүүлийн үед ажиллаад хахад уран бүтээлүүд нь нийгэм рүү чиглэсэн одоо нөлөөллийн тийм уран бүтээлүүдийг ийм commercial уран бүтээл болгож хит болгож чадчихээн л да. Тэгээд тийм уран бүтээлч байна. Бас нийгэм нөлөөлдөг шүү дээ уран бүтээлээрээ. Ер нь урлагийнхны жоохон улс төр нийгмийн амьдралаас ингээд нэг хол юм шиг ойлгоод идэг шүү дээ. Та нарын хувьд одоо урлагийнхныг тэгээд яг сонгуульд өгөхөөр л гинт ингээд улс төрийг судалж эхлээл нэр дэвшигчтэй судалт юм уу? Ер нь улс төрийн мэдээлэлд хэр ойрхон байдаг вэ? Би бол энэ хоёрыг бодвол урлагийн хүн бол биш ахгүй. Та нарын хипхоп чи өөрөө нийгмийн дуу олохгүй. Анханасаа тэгж гарч ирсэн. Тэгээд тэрнтэй адилхан яг сүүлдээ хөгжөөд entertainment болоод тэгээд ингээд өөр тийшээ задраа явцсан л та. Гэтэ манайд ч гэсэн ерөөхдөө нийгэм дуулдаг хүмүүс байсан. Тэгээ одоо бол яг залуу үеэс бол би өөрийгөө л байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэгээр дамжуулаад заавал нэг одоо мэдээгээр гардаг юм сэдвүүдийг дахин холбож үг болгож байгаа нэг юм ядаргаатай хүн стресстэй амьдарч явах дээрээс нэмээд ах биш. Зүгээр ингээд эргээр өдөртмөө сонсдог юмар нь гэхдээ зүг рүү чиглүүлээд хийсэн уран бүтээлүүд айл болох хийхийг зорддог байхгүй. Одоо ерөөхдөө би бол өсвөр насны хүүхдүүдэд л нөлөөлнө гэж боддог. Мэдээж ингээд 30 моч хүрсэн 25 ингээд гарцсан хүмүүст ингээд үзэл бодлын тэр дорн дуу сонсоод өөрчлөгдөхгүй шүү дээ. Ингээд шүтээд ингээд дагаад ингээд багасаа дуу сонсоод өсөж байгаа хүүхд чинь хүмүүжилт нөлөөлдөг байхгүй. Тэр талаасаа бол хипхоп бол нийгмийн угаасаа тол. Тэгээд улс төрийг судалж модлаад яасан нэг амар тийм судалж бодсон юм бол угаасаа байхгүй. Яг нийгмийнхээ тухай сэдв хийгээд явахын хувьд бол явж исэн. Тэгэл энэ чинь сонгуул гэдэг чинь угаасаа тэгэл байнга л болдог юм шүү дээ. Хүн болгон л өгөн тэгээд өгсөн өгөөгүй ялгаагүй гэсэн бодолтой болчиход байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ дээр би бас жоохон буруу л гэж боддتي. Одоо өмнө энэ дээр өгсөн юм чинь одоо энийг нөгөөд үзье. Энэ дээр төр өгсөн юм чинь дараа нь энийг өгөөд. Нэг юм ад буудсан юм шиг нэг юм байж бас болохгүй болчиход байгаа байхгүй юу. Энэ дээр нөгсөн юм чинь энэ хүний танихгүй юм чинь дахиад шинэ хүнд яах юм уу? Тэгээд энэ дээр алдсан цаг хугацаа дахиад алдах юм уу? Тийм бас байж болохгүй санагдаад байна. Тэгээд ерөөхдөө бол тэр талаасаа бодоод үзвэл дээрэс нь миний хувьд бол тийм сонгуульд төхөөл нийгмийн дуу хийж байгаа юм байхгүй л те. 2-3 жилийн өмнөөс бид нар юм хийгээд эхлэе явж исэн. Тэгээ яалчгүй сонгуулийн юм давхцж байна. Тэгээ иймэрхүү цаг үе таарж байна. Ийм үед хийх хэрэгтэй зүйлсэж байна. Тэгэл ер нь тэгэл амьдрал шүү дээ те. Хүний амьдрал 18 наснуудад юу гэж хэлмээр байна? Одоо санал өгөх гэж байна. Санал өгөхдөө эсвэл тийм зүйл анхаараарай ч гэдэг юм уу те. Би юуны өмнө бол зүгээр санал өгөөрэй гэж хэлмээр байна. Ямар ч очоод саналаа өгөх хэрэгтэй.
Тэгээд тэр Яагаад санал өгөхтэй? яагаад гэвэл тэр чинь одоо ерөнхийдөө нэгдүгээр залуучууд нийгэм идэвхтэй сурах хэрэгтэй. Гадныхнаас суралцах хэрэгтэй. Гадны залуучууд ямар идэвхтэй босч जैन, жагсаж जैन, жагсаал мэгсаалын яриаг л дээ. Ерөн зүгээр нийгэмдээ яаж идэвхтэй хандж जैन, ирээдүйн төлөө яаж одоо үхэн хатан гүйж जैन тий. Бид нар баг багаар суралцах хэрэгтэй. Огцом тэгдэггүй маа гэхэд нэгдүгээр. Хоёрдугаар тэр хүмүүс чинь дараа нь оюутан болон төгсөн ажил дээр гарна. Тэдний ирэх амьдрал ахгүй. Тэдний үзэх ажлын байр, тэдний үзэх боломж бололцоо нийгмийн байр суурь нь ирээдүйд ямар байх вэ гэдг нь өнөөдөр шийдэгч байгаа байхгүй. Огцон бүх юм өөрчлөгдөд амьдрал сайхан болохгүй шүү дээ. Гэхдээ ядаж энэ байгаа амьдралыг буулгамааргүй шүү дээ. Тийм болохоор би бол амьдралаа сайжруулахгүй маа гэхэд муудахгүй тулд саналаа өгөх хэрэгтэй. Саналаа өгчөө дараа нь өөртөө хичээх хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Фатимагаас асуухад Фатимагийн үеийнхээ одоо залуучууд их одоо инфлюенсерүүдийн нөлөөлөлд бас их автдаг штэ тийм ээ. Жишээ нь яг ийм улс төрийн сонголтын хувьд одоо ингээд нөө сошиалд нээлттэй зарласан би энэ хүнийг дэмжиж байгаа гэхэд нь автоматар одоо өөрийн яг ийм даган дуурайдаг тий үлгэрэлдэг ийм инфлюенсерүүдэд шууд автоматар автдаггүй эсвэл тэдний санал болгож байгаа тий дэмжиж байгаа хүмүүсийг судалж үздэггүй. Ер нь энэ нөлөөлөлд яаж автдаг вэ? Танаа үеийнхнээс анзаархад нөлөөлөл гэдэг зүйлийг автах нь яг тухайн хүний өөрийнх нь шүүлтэртэй юмыг хандж гин үгүй гэдгээс нь шууд хамаарч талтаа. Би ч одоо хэд одоо хүмүүсийг дагдаг. Гэхдээ ингээд шууд тэр хүний одоо хэлсэн зүйлийг тэр хүний хувьд одоо болж байгаа бол миний хувьд бас өөр. Би ч өөр ингэсэн үзэл бодолтой хүн. Тэгэхээр бас яг ингээд шүүлтүртэй хандаж чаддаг залуучууд гэж нэг тусдаа бас шууд яг дагагчтай дагаа явчихдаг нь бас айгу олон байдаг болохоор. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд маань яадаг гэхээр ер нь ингээд яг ханзаараад байхад одоо ингээд сонгуулийн одоо кампанид ажил явагдаж байна. Тэгээ маркетинг ер нь яг одоо сонгуул өгөх нь хамгийн одоо яг гол болсон залуучуудыг илүү их одоо тийм ашиглах байдлаар ч юм уу тий. Эсвэл яг тэр залуучуудыг яг тэр тухайн одоо сонгуулийнхаа кампанид оруулаад ингээ оролцуулж байгаа тэрийг одоо нэг бодлын инфлюенсерээр ч гэсэн нөгөө хүүхдийг ч гэсэн цаана ингээд шууд ямар ч контролгүй шууд одоо ингээд тархины угаалт ч гэсэн тийм ингээ явагдаж байгаа нь ер нь бол би баг зэргийн бохомдолтой байдаг л та. Гэтэ яг энд бол би яг залуучуудаа юу гэж хэлмээр юм гэхээр өөрийн гэсэн яг шүүлтүртэй яг тэр тухайн тарихт гарч байгаа тий тухайн хүмүүсээ өөрөө бас маш сайн одоо судлаад эсвэл судалж болохгүй маа гэхэд аав ээжтэй ч юм уу эсвэл яг ингээ өөрийнхөө ирээдүг шийдэх нь бол ингээд яг сонголт болохоор маш одоо хариуцлагатай шүүлтүртэй хандасаа гэж юу нэ. Сэрчмаагч хаан сандхгүй. Тойрог нь дүүрэг нь хаан. Баянгол дүүрэг юм байгаа. Энэ тэгэхээр Баянгол дүүрэг сонголт тэр вэ. Хүмүүс жил болгоо сонголт алга гэж хэлдэг ш. Таны хувьд нэр төвшигчтэйгээ танилцаж амжсан уу? Ерөнхийдөө яг хараалаа одоо тэгээд харж байгаа л ерөнхийдөө бас ботсон юм байна гэж бас тэр энэтрийгээд бас хэлээдэмэрг байна. Би өөрөө урлагийн нам бус байх стайл нэг намын харьяалалтай байх ёсгүй гэж би өөрөө хувьдаа боддгийн. Урлагийн бол угаасаа тэгээд одоо арт түмнийгөө соён гэгэрүүлж төвчээлж сайн зүйл рүү уриалан дуудаж үлгэр жишээ байх ёстой гэж ойлгодгийн. Тэгээд тэр ч утгаараа сая Вандебо хамтлагтаас хамтраад аялал нэртэй дуу хийсэн, уран бүтээл хийсэн. Энд болохоор яг одоо эмч сувилагч цагдаа одоо онцгой байдал те. Walked баярлаа гэсэн сэдвээр бид нэр дуугаа хийсэн байгаа. Дандаа л бид нэр хайр сэтгэл ээжээ аавыг гэтээ ээжээ аваа гэд мэдээж хангалттай дуулсан. Тэгэхээр бас ийм баярлаа гэсэн сэдвтэй мессеж бас манай нийгэмд хэрэгтэй болов гэдэг үүднээс нь хэлсэн л дээ. Тэгээд би нөгөө тэр дүүнээс асуусан л та сүүлд ингээд нэг хүмүүс ингээд сохоо яагаад хөрс сайдыг оруулсан клипэндээ энэ төргээд уус төрчих чинь нүгээд болохоор ерөөсөө тэгээгүй яагаад гэвэл одоо энэ засгийн газрын удирдах байгаа хүмүүс маань л хөрс дарга учраас тэрийг бол зүгээр л клипэндээ оруулсан. Ер нь бол хүүхдүүд ингээд хараад хад яагаад тэр хүн таалагдсан маа гэдгийг ингээд сохоод яг нөө хийсэн зүйлийг мэдхгүй яагаад гэвэл би өөрөө хүртэл уус төрийг нэг илүү сонирхох уус төрөөс хол хүн шүү дээ би өөрөө урлагийн онлоор мэдээж яг нийгэмдэр болж байгаа зүйлүүдийг харж байгаа, сонсож байгаа, мэдж байгаа. Тэгээ та бүхний хувьд одоо ингээд жишээ нь бас нийгмийн нөлөөллийнхаа үүргийн хүрээнд ч гэсэн ингээд сонгуулаа идэвхтэй, саналаа идэвхтэй өгье, сонгуулаа идэвхтэй оролцъё. Би одоо тэр хүнийг өөрийн үзэл бодлын үүднээс, үзэл баримтлалын үүднээс дэмжиж гинэ гэж зарлчингууд худалдагчлаа гэдэг нэг юм хардлагт автаа, чулуудагдаа, тэг чулуу шидүүлээд байх. Тэр хандлага ер нь ямар байдаг вэ? Ер нь яг үннийг хэлэхэд одоо бидрийг үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ хоошоо суугаад хоосноос шүүмжилдэг хүмүүс ихгүй юу? Биднэрт тийм хоошоо суугаад хоосон шүүмжилдэг залуу үе бол бидний үе бол яг эд хийж бүтээж байгаа эдийн засгийн оролцоо болсон энэ залуучуудад бол байж боломгүй асуудлын нэг л дээ. Тэгээ яг үдэл бодлоо чөлөөтөө илэрхийллээ гэд чи одоо энд ингээд бие унлчихсан юм уу? Энд ингээд явцсан юм уу? Чамайг хідээр цохиж мөнгөөр зодож авсан гэд. Гэтэл нөө би хүний мань хараад үзэл бодлын мань гээчгдэг те. Нэгэн тал чи одоо кинондаа тоглодог бол кинондаа л тоглож чи дуу дуулдаг бол дуугаал дуул гэд come on бид нар чи хүн штэ.
аль ч арчилсан тогтолцоо хөгжсөн Америк байна уу, бидний нууш хөтөж дахиад байдаг Солонгос нь байна уу, хаач байна уу хамаагүй тайзан дээр гарч ирээд би энэ ерөнхийлөгчөд дэмжиж байна. Би энэ улс төрчийг дэмжиж байна. Үзэл бодлын хувьд надтай яг ижил байна, ийм байна гэд. Тэгэхэд хин ч хизээж тэрийг үгүйсэхдэггүй. Харин Монгол улсад болохоор зүгээр чи урлагийн хүн бол сонголтоо бараг чих хэрэггүй юм шиг те. Олон нийтэд зарлах ёсгүй юм шигээр ингэж үгүйсгэж байгаа нэг байж боломж асуудал. Бид нар ч гэсэн иргэн шигтэй үндсэн хуулиар олгогдсон одоо урлагийн амьдрал, бизнесийн амьдралаас гадна бид нар хүн байхгүй. Тэг би бол тэрийг бол ингэж яагаад явандаа бол өөрчлөгдөх байх гэж боддог. Эсэргүүцэж байгаа хүмүүс нь заавал таалагдахгүй, харагдахгүй болоод блоклчдаг. Тэгэл өөрөөсөө жоохон зайг нь авахулчдаг ш. Заавал таалагдах байхгүй. Хүмүүс нөгөө сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс оюутныхаа сургалтын төлбөрийг эсвэл арийнхаа одоо гудамжинд худаг бариулахыг ч юм уу хүсэж идэг штэ. Тийм хандлага бас одоо хүртэл байсаар байгаа. За тэгээд одоо нөгөө сонгогч нартаа таалагдах гээд очиж худаг барьдаг, хогийг ачиж өгдөг. Тэгээ бид нар ерөн сонгогчийн боловсрал гэж ер нь яг юу хэлээд байгаа. Үнэхээр бид нар тэр нэр дэвшигчдээс худаг хүсэл өөрийнхөө одоо хайсан хогийг ачуулахыг хүсээд байх нь зөв юм уу буруу юм уу? Та нар юу гэж үзэж байна? Тэгээ ерөнхийдөө нийгэм гэдэг чинь өөрөө хүмүүсээс бүрддэг шүү дээ. Тэгэхээр энэ улс одоо энэ нийгэм хүмүүс гэдэг чинь хүн болгоны бас бид нар ингээд нийлээд бүтээж байгаа байхгүй. Тэгээ тэр бүтээсэн хүмүүс чинь өөрсдөө энэ сэтгүүрээ хүн сонгож гаргаж байгаа тийм үү? Өөрсдөө сэтгүүгээр шийдэж байгаа, хандж байгаа. Бид нар өөрсдөө эхлээд ухаантай болохгүй бол ухаантай хүн гарна гэж бол түүхэнд байхгүй шүү дээ. Тийм учраас юуны дөрөнд миний яг боддог юм гэх юм бол энэ хүмүүс өөрсдөө жоохон ухаантай болмоор байгаа боловсрал талаасаа эсвэл жоохон тархитлагоо хийх талаасаа ч юм уу хүүхдийн боловсрал дээр жоохон илүү анхаарах хэрэгтэй болоо багаас нь өссөн орчноос нь хамаарахгүйгээр одоо сургууль соёл за тэр талаасаа ч юм уу эцэг эхчүүд ч гэсэн тэгээд хүмүүстэйгээ өөрсдийнхөө тэнгийг мэддгүүлтэй тэгээд ингэж л дормжсон болж иж магадгүй гэхдээ Тэгээ ухаалаг сонгогч гэж юм байдаг үл. Ухаалаг сонгогч гэж хариуцлагатай сонгогч тийм. Та хэнийг сонгох нь таны дур. Гэтэ хариуцлагатай. Яагаад гэвэл та Монгол улсын иргэн энэ 3 сая 200 мянган иргэний нэг төлөөлөл буюу сая 500 мянган иргэн сонгох эрхээ эдэлж байгаа энэ цаг мөчид ухаалаг сонгогч гэдэг нь хариуцлагатай сонгогч гэж хэлнэ. Тэнд ядаад очоод тэгээ миний дарцаг болох хүнийг би сонгож байгаа байхгүй юу. Нүуний яг энэ чигээр нь хөврүүлэх энэ боломжийг л таны гарт өгöd байгаа. Тэгэд энийг бол юу гэдгийг хүмүүс бол буруугаараа ойлгодог ч юм уу эсвэл нөгөө түрүүний яг хэлсэнчлэн худаг барих чинь энийг ойлгоод үгүй та цагтаа төсвийн ажилтан бол цагтаа цалингаа авдаг болох ёстой биз. Энийг таслахгүй төлөө би очиж бусдынхаа төлөө очиж сонголтоо ийнэ гэдэг бол ухаалаг сонгогчийн буюу хариуцлагатай сонгогчийн нэг нэр одоо нэрийдэл болно гэж би бодож байна. Түүнээс бол надад одоо худаг барьж өглөө гэд миний амьдрал бидний амьдрал сайжрахгүй тэгтээ тэрнгүү зөөлсөрлөө болно. Харин би болон надаас хамаарж байгаа бусад бүх хүмүүст хамааралтай амьдралтай нь хамааралтай зүйл учраас энийг л хариуцлагатай хийх ёстой юм болоо гэж. Би бол бахархалтай сонгогч нэр гэсэн. Тэгээд бас одоо улс төрийн оролцоогоо 4 жил тутамд ч юм уу те эсвэл ерөнхийлөгчийн сонгуул эсвэл орон нутгийн сонгуулийн өмнө гээд бийж нэрийн юм оролцоотой үүштэй гэж бодохгүйгээр бас тухайн хэрэгдийгээр одоо миний сонгохыг хүссэн хүн гарч ирээгүй ч байсан ч юм уу тийм ээ. Тухайн үед төр барьж байгаа парламентын гишүүн за иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийнхаа бас ажлыг хяндаг, юу хийж байгааг нь хянчдаг, дуу хоолойгоо өргөдөг, шаардлага тавьдаг байх ёстой юм шиг байгаа. Гэтэ тэр соёл одоохондоо манай дутмаг юм шиг харагддаг. Гэхдээ энэ ч бас нэг юм цаг хугацааны явцад бий болох ёстой зүйлсүүдийн нэг шүү дээ тийм ээ. Тэр нэг юм нэр дэвшигчдээс бэлэг авч үзсэн нөгөө ил гэрээр ороод нэг аяг маяг тараадаг хүмүүс тойргийнхондоо ялангуяа хэрвээ Баянгол гэхээр танаад бас тараадаг хүмүүс би мэдээд байна. Заантаа бодаа яа. Ерөөсөө тийм бэлэг авснаа санахгүй. Ерөөсөө манай ээж аамаа авч тийм болоод яах вэ? Авах хэрэгтэй сонголтоо ихтэй тариулах. Тэр сонгуулийн сурталчилгаанд л одоо бүр 2000-ад оны их үе хүртэл айгүйх дууж явдаг байснаа санаж байна ихтэй. Тэгэхэд бол бүр нам зохиолоо бүр хэд хэдэн саяар нь шууд өгөөл дуулуулаад хөдөө орон нутгаар яваад дуулдаг байлаа. Тэгээд тэрнээс хойш сонгуулийн одоо тоглолтыг хийхээ болсон тэр одоо 20 50-снаас хойш ерөөсөө манай ялангуяа орчин үеийн урлагийнхан маань хөдөө орон нутгаар явахаа болцсон юм билээ. Түүнээс болоод одоо манай сонсогч нар бол ерөөсөө ямар ч бараг юугөө зөвхөн одоо интернетээр л те мэдээлэл телевизээр л радиогоор л сонсдог нөө гэхээс амьд тоглолт ерөөсөө ирж тоглолтгоо гэд. Тэгээ сая 2019 оны намар би бас баруун зүүн аймагуудаараа явж тоглож байсан л та. Тэгэхэд бол маш сайхан байсан. Өөр явж явах хэрэгтэй шүү дээ. Бас нэг дүүр туул. Хөдөөгийн амьдрал нэрээ ямар санагдсан?
Ер нь бол амжиргааны түвшин маш хэцүү байсан. 10,000 төгрөгөөр бид нар тоглолтынхоо пледийг одоо зарж байсан. Мэдээж хандвийн тоглолт гэж юу байх вэ? Бид нар өөрсдөө хувь хүмүүс ямар нэгэн албан байгуулалт хариалагддаг учраас тэгээд 10,000 төгрөгөөр пледээ зарж байгаад хүмүүс 10,000 төгрөгийн пледийг бид нар цалингийн зээл аваад тавьчих араас чинь ингээд дансаар мөнгө хийчих гэжсэн зөндөө олон хүмүүс байсан. Тэгэхээр бол үнэхээр бас амьдрал бол хэцүү байгаа юм байна гэдгийг бол яг явж явах та тий баруун зүүн аймагуудаар явж явах та харж байсан л та. За өнөөдөр манай хилцүүлэгт DJ төгөлдөр ирсэн байгаа шүү. Дуу захиалж байна. За одоо та хэд нэг ийм гоё туршилт хийлгэнэ. Одоо хөдөлгөөнд оръё. Голын хоёр мэддэг твшүүл. За тэгээ. Та тэгээ хоёр нь нэр дэвших хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр боловсруулна. За та хэд юу үгүй? Цаас үгүй. Цаас балгч. Тэгээ дөрүүлээ болохоор юу яах юм? Энэ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийг хүчтэй байж болно. Санал өгнө. Гэхдээ мөрийн хөтөлбөрөө бичээд олон нийтэд танилцуулахдаа яг улс төрч шиг байх шүү. За. Тэгээ тэг чадахгүй. Яг тэгээ. Тэгээ жүжигч чинь тэгээд санаа өгнө штэ. Жүжиглж ийн гэж бодог ч юм уу те. Чи биш үү? Тэгээ дуу клипийн тоглолтог юм чи надад тэгэл. Бид дөрөв болохоор та хоёр саналаа өгөх байхгүй юу? Бид дөрөв. Тэгээ та хоёр хин нэг нь олонхын саналаар гарах нь байна. Бид нар тэгээ юуг нь харж санал өгч юм те. Та бүхэн бас мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа юундаа анхаарч юм. Тэрийг бас бүгдээрээ харцгаая. За хоёр нэг ихтэй байсан дээр юм шүү. Окей та хоёрыг л хэсэлтэй те. Хүйсийн тэнцвэртэй байдлыг бас хийж штэ. За бэлгшээ гээд хоёр эмэгтэйгээ. Харин одоо манай энэ парламентд бас юм эмэгтэй төлөөлөгчд өшөө олон болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Коват бол арай л бага байна. Тэг яг коват тавьж байгаа нь сайн талуудыг угаасаа маш олон төрлийн судалгаагаар гаргацсан байдаг. Тэр бол нөгөө зөөлөн хүч гэж нэрлэгддэг. Тэгээд ажлын байр нэмэгддэг. Өөр юу гэсэн мэлээ да судалгаараа нь мартчихсан. Тийм маш олон эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг бас яалтчгүй дуурч ажиллаж чаддаг. Хүчирхийлэл гэмт хэрэг гэж хэлсэн. Тийм эмэгтэйд хоёр нэр дэвшигчтэй шипи өгөх гээд байна боли. За тий. Тэр эмэгтэй нэр дэвшигчд олон байх ёстой. Сонгуульд учраас та бүхэн хар PR хийж болно. Өөрсдөө сурталчилж болно. Тий биднийг нөлөөнд авах болно. Яамаар вэ? Танаа карантинаас улаан вайн асгараад нэ. Покерч болно. Тийм л юм ярьдаг шүү. Бараг хамаатан байна. Диврия уншараа гэж гац би хүмүүсийг нөхөртэй болгоно. Тэгээ та хоёр маань хоёулаа нэр дэвшигч учраас яаж нэр дэвшигчэд ямар байдгөө, санал авахын тулд юу хийдгөө тэр болгоныг хийж болно. Хар PR хийж болно. Би биенийхээ эсрэг. Тэгээ энэ дээр өгч байгаа юм шиг. Тий босоо мөрийн хөтөлбөр хийдэг ч юм уу. 3-5 ч юм тий. Чөр алаа юм бол. Тэр нэр дэвшигч нар чи сүртэй ярьдаг штэ тий. Ард түмний нутгийн хүүн байна гэж байгаа дугаартаа болохоор. Оо дуулчвал бараг сонгондоо манайх. Хоёр маач 2.10. Дуу дуулчвал бараг сонгондоо. Мэн гэж. Тэгээд ээжүүдийг шууд шүү. Шууд Цэцгээ тэгвэл би бүгдийг тураана. Өөж үзүүлэл тэгээд тураана. Гарчин да. За бүрийн хөтөлбөрөөр танилцуулах уу? За та ихтэй. Арай бол их сонгосон юм шиг. За одоо ингээ гой зарлаа шүү дээ та хоёроо бас. Оо яана. За ингээд энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшигч Сэрчмаа таны мөрийн хөтөлбөр Самбуугийн Сэрчмаа таны мөрийн хөтөлбөрийг сонсцгоё. Мэлтэн хэлээрээ. Чи хэрүүлч. Монгол хэрүүлч. Нэр дэвшигч Самбуугийн Сэрчмаа. Үгүй аа. Маш их баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Хэрвээ та бүхэн надад саналаа өгөх юм болвол за би бол өөрөө эмэгтэй хүн, их хүн, ээж хүн, эмэгтэй хүн гэдэг бол эр хүний хүрч чадахгүй газар хүрж, хэлж чадахгүй үгийг хэлдэг. Жишээ нь эмэгтэй хүн бол айл гэрт зочин ирэхэд эмэгтэй хүн хинт цай аягалж өгөх вэ, хэнийг дэшин солох вэ, хинт ямар бэлэг өгөх вэ гэдгийг эмэгтэй хүн л шийддэг. Тийм учраас миний боловсруулсан мөрийн хөтөлбөр доторх эхний маань
санаачлах ажил юу вэ гэхээр эмэгтэйчүүд хүүхдүүдийн одоо хүчирхийллийн эсрэг ажлуудыг хийж одоо хөх тойрог гэсэн тийм концепцийг боловсруулсан байгаа. Энэ бол хөх тойрог гэдэг. Тэгээд энэ хөх тойрог гэдэг би бас ийм бүр пэйж групп хийсэн байгаа. Тэгээд энд та бүхэн бас оролцоод яг ямар ажлуудыг нарийн хийж ийн энийг бас та бүхэн бас харж сонирхосоо гэж би бас хүсэж байна. За хоёр дахь хөтөлбөр маань юу вэ гэхээр залуучуудынхаа боловсрал одоо ирээдүйн одоо Монголд зөв иргэн болж төлөвшүүлэх энэ зүйл дээр анхаарч ажиллана гэж бодож байна. За ялангуяа 10 жилийн ангийн ахлах ангийн оюутнууд маань одоо сурагчид маань яг завсартчдаг. Яагаад гэвэл насан туршаагүй болохоор тоглолт руу оруулах гэхээр насан туршаагүй юм чинь тоглолт үзье гэхэд одоо жишээлбэл би өөрөө дуучин хүн болохоор тэр талаас яриад байна. Тоглолт үзүүлэхгүй одоо энэ тентхийн юмд одоо арга хэмжээнд орлохоор насан туршаагүй яг одоо ингээд завсартсан юм завсрын одоо үе байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо ирээдүй болж байгаа одоо зөв Монгол хүн болж хөгжөхөд өөрсдийнхөө боловсрох одоо тэр ямар мэрэгчлээ сонгох вэ гэдэг одоо сонголтын дээр бас анхаарч ажиллах байхаа гэж би бодож байгаа. За 3 дахь соёл урлагийн салбартаа би юм хийнэ гэж бодож байна. Ягаад гэвэл би өөрөө дуучин хүн 6 настайгаас хил хөгжмийн одоо хөгжмийн хатан хаан гэдэг те хил хөгжмийг сурч одоо утсан хөгжмийг сурч одоо боловсрсан. Тэгээд цаашаа одоо өөрөө дуучин болоод урлагт 22 жилийг би өөрөө зориулсан байна. Аливаа нэгэн зүйл хүн өөрийнхөө мэрэгчлийг сонгохдоо мэрэгших ёстой. Тэр зүйлдээ өөрийнхөө бүр сэтгэлийг зориулж бүх зүйлээ золиослж чаддаг. Амьдралаа золиослох хэмжээний байж тэр хүн тухайн салбартаа амжилтаа олдгоо гэж би тэрэнд итгэдэг. Тийм учраас соёл урлагийн салбартаа одоо өөрсдийнхөө үндэсний өв соёл ёс заншлаа одоо бидний ирээдүйн болсон хүүхдүүдтэй бас одоо соён гэгэрүүлэх үйл ажиллагаанд би бас ажиллагаа явуулах байхаа гэж бодож байна. Дээрээс нь бас ийм хайрын цэцэрлэг гээд хосууд залуучууд маань цэцэрлэг түрээлэнгээс том газар одоо зорхол юм бол хүн болгонд пүрүүс унтсан байдаг. Пүрүүс машин бензин ихэд маш бага бензин ордог. Тэгээд тэр хайрын цэцэрлэгтээ очиж бас та нарт одоо сайхан эрүүл агаарт те өөрсдийнхөө цаг завыг чөлөөт цагаа өнгөрүүлэх юм сайхан газруудыг би бас хийнэ гэж бодож байна. За дөрөвдүгээрт ер нь мөрийн хөтөлбөрийн маань хулгайлаад байгаа юм шиг үстэй хүмүүс. Харин ядраа. Энэ үдчихэж байгаа хүмүүс. За дөрөв дэх миний мөрийн хөтөлбөр маань юу вэ гэхлээр одоо энэ цар тахал гарсан энэ хэцүү цаг мөчид одоо Төв Азийн цээжинд байгаа Монгол улс маань өөрсдөө дотроосоо одоо тэг цар тахлыг алдаагүй зөвхөн гаднаас одоо халдварлаж орж ирсэн байгаа. Тэгэхээр бид бүхэн зөндөө олон газрууд бас ажиллахгүй, ер нь гэрээсээ ажиллаа явуулж байгаа ээжүүд, эмэгтэйчүүд, эмэгтэй эрэгтэй бүгдээрээ л бас гэрээсээ ажиллаа явуулж байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Тэгэхээр одоо цахим ажлын байрыг би бас бүрдүүлнэ гэж хэлмээр байна. Би чинь өөрөө Монголын хамгийн анхны онлайн ток шоу Inbound Sale гэдгийг хийсэн учраас бас дадлага туршлагатай байх гэж бодож байна. Надаас бас зөвлөгөө аваарэ. За анхаарал тавьсанд маш их баярлалаа. Нэр дэвшигч сэрч маа. Баярлалаа. Туршлагатай нэр дэвшигч л байна шүү. Туршлагатай бас төрчил байна шүү. За дараагийн нэр дэвшигч Бимбагийн цэцгээ таныг мөрийн хөтөлбөрөөр танилцуулах хэмээн урьж байна. За өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө намайг Бимбагийн цэцгээ гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг хуульч эрх зүйчээр төгссөн. Мөн Америкийн нэгдсэн улсын Johnson & Wales сургуульд олон улсын худалдаа банк санхүүч мэргэжлэр төгссөн ийм мэргэжилтэй хүн байна. Салбартаа банк санхүүгийн салбарт брокероор ажиллаж байсан туршлагатай нийт хөрөнгө оруулалтын салбар буюу IPO болон pre-IPO-ны санхүүжилтанд 16 сая долларын босголтыг хийж олон улсын зах зээл дээр уул уурхайтай холбогдсон маш олон компаниудын хувьцааны зах зээлд гаргах зүйлээр бол санхүүжүүлэгч брокероор ажилласан ийм туршлагатай хүн байдаг. Арт түмэн та бүгд маань ол намайг бол магадгүй хүн тураадаг, магадгүй ганц би ээж гэдэг талаас нь харж иж магадгүй өнөөдрийн байдлаар мэдлэг туршлага гэдэг зүйлээ илүү тавихаас өмнө хүн чанар гэдэг зүйлээ хүн болгон урдаа тавиасаа гэж би хүсэж байна. Ингээд миний мөрөн хөтөлбөрт 9 зүйл тусгацсны хамгийн ихний зүйл бол боловсролын салбарын реформын асуудал яригдж байна. Миний мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар бол зайлшгүй орж ирсэн ба эрүүл мэндийн салбар буюу Монгол хүн амын жил бүр 9/11 та бүгдийн мэдгээр жил бүр Америкийн нэгдсэн улсад 9/11 буюу хоёр өндөр нурсантай тэнцвүүц хэмжээний хүн амын бодлогын хувьд бид нар 500 мянган иргэнээ хорт хавдар гих
аюулт өвчнөр алддаг буюу өвчлөлт хүргэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд бид нар хүнсний эрүүл мэндийн аюулгүй байдал мөн түншлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хийгдсэн 2019 онд хийгдсэн хүнсний эрүүл мэндийн аюулгүй байдал дээр бид нар маш их анхаарах ёстой. Мөн түнчлэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэдэг нь эрүүл мэндийн салбарт бол заашгүй хамааралтай зүйл юм а гэж би ойлгож байна. Мөн түншлэн хөдөө орон нутаг буюу хязгаарлагдмал бүсчилсэн бодлогын хүрээнд эмнэлгийн үйлчлэгийг нэг доороос авах боломжгүй иргэд маань хавдартай байна уу, өвчтэй байна уу, ханиатай байна уу, хатгалгаатай байна уу хамааралгүйгээр хот буюу төвлөрсөн суурин газрууд руу хурж ирдэг. Энэ бол бидний хувьд бол энэ бол эмнэлгийн ачааллыг нэмэгдэх мөн түншлэн нэгээс нөгөөгийн аппаратанда диализийн аппаратанда юм уу хавдрын аппаратанда орч чадахгүйгээс болж маш олон хүмүүс амь насны эрсдэлд учирдаг. Учраас эмнэлгийн салбарыг заашгүй бид нар хөгжүүлж энэ салбарыг бодлогын хувьд шинжилэл хийх ёстой гэж би үздэг байгаа. За баярлалаа. За ингээд нийгмийн даатгалын шинжилгээг буюу бид нэр тэтгэврийн реформыг хийхээс аргагүй байгаа. Яагаад тэгэхээр Монгол улсад өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн дийлэнх нь татвар төлсөн татврынхаа үр ашгийг авч амжилгүйгээр нас орж байгаа нь бидний хувьд бол маш эмгэнэлтэй зүйл гэж би боддог. Миний хувьд миний аав 53 настайдаа бөөрийн дутагдлаар нас орсон. Монгол улсын хэмжээнд бол барилгын материал импортын экспорт импортын борлуулалтын чиглэлээр маш өндөр их татвар төлж исэн боловч өөрийнхөө төлж исэн тэр татврын эргээд нөхөн олгох юм чадваргүйгээр тэрийг хүртэж чадалгүйгээр нас орсон нь бол эмгэнэлтэй зүйл гэж боддог. Үүнтэй адилхан улсдаа зүтгэж хөдөлмөрөө шавхаж явж байгаа нийт татвар төлөгчдийг татврын хуримтлалыг үүсгэх биднэрт тэтгэврийн сан реформ заавал хийх ёстой гэж би бодож байна. Тавтах нь бол хүчирхийлэл мэдээж Монгол улсад 3 эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. 2 хүүхэд тутмын нэг нь ямарваа нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Хинт чинь хэний чинь журыг түлхэхгүй, хинт чинь бетон шанаг өгөхгүй, хэний чинь оюутны төлбөрөөс хөнгөлөхгүй, хинт чинь өөрийг чинь дарахгүй. Та бүхэнд би юу ч амлахгүй үнгүй зүйл энэ Монгол улсад байх ёсгүй. Харин та бүхний амжиж амьдрах ёстой боломжийг чинь хөдөлмөрлөх тэр ажлын байрыг чинь амьдрах тэр орон сууцны чинь орчныг чинь бий болгож өгөхийн төлөө ажиллах болно. Ингээд та бүхэнд баярлалаа. Сонссон явдал баярлалаа. За Нэр ингээд нийт дэвшигч нарыг мөрөө хөтөлбөрийг хүмүүстэй уулзаад хүмүүстэй ингээд уулздаг штэ тий. Хороо тойр нөгөө сумдуудынхаа хүмүүстэй тийм уулзалтанд орчиж үзчихсэн та нар. Баян очиж штэ өчтөр хүртэл. Өө тийм үү. Та нар Үгүй. ингээд сонсон чи ямар байна нэрээ? Би ерөөс очоогүй. Одоо жишээ нь ингээд Телевизээр бол үзчихсэн. ингээд мөрөө хөтөлбөр сонслоо штэ бүгдээрээ. Ямар санагдаж байна? Одоо ямар санаа. Ийм л идэг бахтаа гэхгүй юу? Тэгэл дотроо бодлоо шүү дээ. За одоо бүгдээрээ за ихэд өрсөлдөөтэй сонгуул болж байна да. Өрсөлдөөтэй ширээ сонгуул болох нэ. За энцран саналаа өгцгөөе. Сайн шавчиж саналаа өгөх шүү. За би саналаа өгчлөө. Хүмүүсийн саналаа өргөдөг гоё өрөөд байгаа. Тий. Рэпер тандар саналаа өглөө. Хамгийн дараараа хуруунд ирнэ. Би дуучин бишээ гэдэг шүү дээ. Би ч бас жүжигчин бишээ гэдэг шүү дээ. За саналаа өглөө. За саналаа өгсөн та нартай баярлалаа. Хүмүүс саналаа. Өөрөө хөтлөө. За одоо ингээд Нийт дэвшсэн ч гэсэн саналаа хийдэг шүү дээ. Тийм шүү дээ үн тий. за маш эцэгтэй мөч сонгуулийн дүн гарч За Диж явах чинь тэгээ тань. сантын дуу гарлаа шүү. Чухал үе. Яа 24-ний нэрээс яа өглөөж шүү. Энэ жилийн сонгуул нэлээд их тийм онцлог сонгуул болох хаа. Гоё байна тий. Биш энэ нэг цагаан сонголт ирчихжээ. Нэр сонгох нэр дэвшиж алга гэдэг үү? Цагаан ямар ч гэсэн оролцсон баярлах. Тий. Хайрцгийн авч зүхтаах уу яг гэж. Яс тандар хайрцгийн авч зүхтаад. Нэрээ та хар PR мар хийхгүйсэн үү те? Тэр ирээ доо. Тийм шүү дээ. Яг дөхөөд ирэхээр чи улам хар пиар ширүүсдэг шүү дээ. Би сонгуулийн хайрцгийн авч гүйхгүйсэн үү те? Би өөрөө угаасаа миний өөрөө амьдрал Мөнгө авахгүй. дандаа сонин дээр дандаа сэтгүүлээр дандаа намайг муулдаг. Дандаа Өөрөө үнтэй ажил байрны ясгаад мэдээж ийл ингээл суун. Өө энэ хоёр явуулдаг гэдэг. За сонгуулийн ерөнхий хороо дүнгээ нэгтгэж дууслаа. За сонгуульд
Яна Эрт тоглоод байна. Эрт 100% байлаа. Манай залуучууд 100% саналаа өглөө. Тийм сонсч үзэх юм. За үүний 100% гэж үзэх юм бол 25% нь Хогийн бэ гэж уурлаад байна. За Нэр өгөөгүй үү те. нийт сонгогчдын 50% саналаар Бямбагийн цэцэг сонгогдсон байна. Ямар хөөх юм бэ? За баярлалаа. Тэгээ одоо Сонгогчдын 25%-ийг самбуугийн сэрчмэн авсан байна. Үснэ гэж сонгохоор цаавал. Энэ яг саналыг буруу тоосон гэх. Хэвлэн магурлын хүн байна уу? миний сарын орлого үүнээс хойш сая 200 мянган төгрөг болж байгаа шүү гэдгийг та бүхэн мэдээрэй. Ингээд би өөртөө нэг ч зөвлөх авч цалинжуулж татврын мөнгө өрөхгүй, мөн түнчлэн би улсаар утасныхаа мөнгийг төлөвлөхгүй, мөн түнчлэн би өөр дээрээ болон гэр бүлийн гишүүдээ гадаадаар авч аялж зугаалахгүй гэдгийг та бүхэнд амламаараа. Ингээд үүнээс хойш миний 4 жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг нэг зүйлээр нэмэгдсэн байвал та бүхэн намайг АЦГ болон тагнуулын ерхий газарт өгөөд шоронд хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжийг би та бүхэнд өгч जैन. Ингээд юм бохин шудраг байх ёстой. Өнөөдрийн миний олж байгаа мөнгнөөс баг цалин би та бүхэнд авч харин та бүхэнд илүү гоё амьдрах боломжийг би олгоно гэдэгт итгэлтэй байна. Ингээд сонгосон та бүхэндээ баярлалаа. Зүгээр уустарч юм байна уу? Манай зурглаач нар бүр амар энийгээ даваад байна. За сэрчмэгч дахид сонголт өрсөлдгөө. Өрсөлдөнө өстэй нэрээ өөрийгөө сайн сойж байгаа даа. Амар. Уусаа тэгж тоглож байгаа юм чи одоо тэгж л ярих хэрэгтэй өстэй угаасаа бүр ингэхтэй шүү дээ. Боловсрууллаа шүү дээ тий. Мөрөө хөтөлбөр боловсрууллаа. Бас ингээд нэг юм оролцоотойгоор байлаа. Тэгвэл мөрөө хөтөлбөрийг ер нь яаж боловсруулах юм? Сонгогчийн боловсрал гэж ер нь яг юу хэлдгийг гэх мэтчлэн биднэрт нэг жоохон мэдлэг өгөх хүнийг та бүхний өмнө урьж байна. Улс төр судлаач Бадам Даш. За сайн байна уу? За сайн уу? Дахиад ирсэн баярлалаа. Амдаг одод. Сайн байна уу? Хайшаасаа гэж. Яна За манай сая бид нэр ингээд туршилт явуулаад зочдоосоо 2 хүнээ нэр дэвшүүллээ. Та мөрөө хөтөлбөрээ сонсов уу? Би хальт сонссон. Нөгөө сэрчмаа дуучны юунаас дундаасан сонсоод тэгээд цэцгийн юуг бол баг бүрүү сонссон. Мөрөө хөтөлбөрийг боловсруулахад чи процесс юу яаж явдаг юм бэ? Ер нь яаж мөрөө хөтөлбөр боловсруулвал одоо амжилттай, сайн байх юм? Манайхан чи нэг мөнгө амладаг юмнууд бас жил бүрийн сонгуульд байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр яг уу гадны орнуудыг хараад байхаар мөрийн хөтөлбөр боловсруулдаг одоо байнгын тийм судалгааны институтууд ажиллаж идэг. Тэгээд биднээс нь бол think tank гэд мэдж байгаа шүү дээ. Тэрийг бол одоо бодлого судлалын төвч гэдэг юм уу институт байж идэг. Тэгээд сөрөг хүчин болцсон байх үедээ тэр think tank-ууд нь өөрийнхөө бодлогын үндслийг судлаад тэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилаад хүмүүст хүргэж идэг. Тэр бол одоо сонгуулийн сурталчилгааны бус үеэр бол өөрийн сурталчилгаа нь болж идэг. Түүнээс гадна засгийн газар шүүмжлэх медиа контентийг бүрдүүлж өгч идэг. Одоо жишээ нь одоо Америкт 2000 гаруй think tank байж идэг. Тэгээд засгийн ирэхээс буусан намын хүмүүс think tank-т очиод судалгаагаа өөрийнхөө ажлыг үргэлжлүүлээ хийгээд байж идэг. Тэгээд бүгд одоо CNN ч гэдэг томоохон хэвлэл мэдээлэл хэрэгсүүд өөр ингэсэн болонтой ярилцлагын цагтай. Одоо жишээ нь Бушийн нөгөө үгийг бичдэг нэг хүнтэй уулзч ирсэн. За тэр бол Бушийн үгийг бичдэг speech writer байжгаад буугаад дараад нь тэр чиглэлээр ингэ судалгаа үргэлжлүүлээ хийж байгаа think tank-т очсон. Тэгээд дараад нь шинэ ерөнхийлөгч гараад ирэнгүүт тэр үгээр ингэж алдлаа маллаа гэдэг ингээд хэвлэл мэдээлэл хэрэгслэр гараад байгаа байхгүй. Тэр хүн бол үндсэн ажлыг хийгээл. Тэгээд тэдний талын нам гараад ирэхээр тэр үнийг буцаагаад ажилд авчдаг. Тэгэхээр нөгөө хүн чинь одоо огт мэрэгжлийн бус хүн засагт орж ирэхгүй хийжсэн юм аа л хийж байгаа. Өмнө сөрөг хүчний байр суурьнаас бол одоо юуны байр суурьнаас эрх баригчийн байр суурьнаас нэгдүгээр хоёрдугаар тийм think tank-уудыг хөгжүүлэхээр хэвлэл мэдээллийн нөгөө контентын чанар их сайжирдаг. Тэгэхээр бол биднээс дататай болчихж байгаа юм би дататай болчихдог. Энийг ингээд шүүмжлэхээр би судалгаатай шүүмжилж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө бодлогын хувилбарыг мэтгэлцүүлэх шүүмжлэх тийм боломжууд үүсчихэж байгаа. Манай дээр бодлогын хувилбарыг шүүмжлэхээр нөгөө хэвлэл мэдээлэл хэрэгсүүд мэдээлэл сайтай биш учраас яадаг хөтө зэрэг хүнээ муулаад эхэлдэг те. Хүнийхээ тухайн асуудлыг, хүний нөгөө гэр бүлийн асуудал одоо бусд асуудлууд ингээд сенсацлаад ингээд явчихдаг. Тийм учраас нэгдүгээрт агуулгын хувьд сая хоёрдугаарт иргэдээ бас мэдээлж болж байгаа. Иргэд бол эдний нам ер нь иймэрхүү бодлоготой байна гэдэг мэдээлэлтэй болцсон. Тэгээд яг сонгуулийн богино хугацаанд бол сонгуулийн компани богино хугацаанд тэднээс заавал одоо юм эхнээс нь унших, эхнээс нь танилцах шаардлага байхгүй. Угаасаа эднээс ийм ярьдаг гэж мэдж байгаа учраас сонголт хийхэд хялбар болж байгаа. Манай галбар гинт гарч ирэл биднээс одоо юу гэдгийг бүх өртөлбөрийг хөнгөлнгээл нөгөө үзэгч сонгогчдод тааруулсан маягаар
нэг талаас доромжлоод байгаа юм шиг тийм байдлаар ингээд бэлэн юм амладаг. Энэ хүмүүс юу ч мэдэхгүй учраас материалын зүйл амлая гэдэг чиглэл рүү яваад байгаа. Бэлэн юм амладаг, мөнгө төгрөг амладаг. Ер нь ингээл нэг тийм олон зүйлийг амлаад бэлэн юм өгөхийг амлаад идэх нь доромжлол гэж таасаа хэлж штэ тий. Тэр тэгж үздэг үү тий. Яг нь ер нь судалгаанд бол популизм гэж яриад байгаа штэ. Популус гэдэг нь арт том гэсэн үг зүгээр арт том таалагдах юм яваад тэгээд зүйлд бодит байдалтай нийцээд хэрэгж боломжгүй юм алаад эхэлдэг. За энэ бол саяхны үзэгдэл биш ер нь бол та нас нэг Evita Peron гэдэг кино үзсэн штэ. Мадоннагийн жүжиглэлсэн нөгөө Don't Cry for Me Argentina гэдэг дуу байдаг штэ. Тэр чинь нөгөө нэг Evita Juan Peron-ы эхнэр байжгаад дараад нь Аргентины ерөнхийлөгч болсон. За энэ хоёрыг бол одоо сонгодог бас популист лидерүүд гэж хэлдэг. За одоо жил болгон цалин нэмдэг, жил болгон тэтгэвэр нэмдэг, 2 дахин 3 дахин нэмдэг. Тэгээд нөгөө Аргентины песотойгоо мөнгөний хашин навсамждаг. Тэгээд 1980-аад онд одоо ер нь юу яасан? Өрийн хямралд орсон. Зөвхөн Аргентин жил Латин Америк ихэнх оронд өрийн хямралд орсон. Өөрөө төлж чадхаа байсан. Тэгээд дараад нь одоо нэг олон улсын валютаас манад орж ирэл нөхцөл тавиад гисэн тийм нөхцөл байдалд үүсдэг. Амлалтыг өгж байгаа улс төрчдийг сайн бодох аль нь популист вэ гэдэг ялгаж салгах хэрэгтэй юм биш үү? Яг эдийн засгийн үндэслэл тооцоог нь ялгаж салгах хэрэгтэй. Намынх нь одоо тухайн намын үзэл баримтлал тухайн сонгууль дээр дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөртэй таарахгүй байгаад гэхдээ нэр дэвшигч нь одоо таалагдаад байвал энэ үед одоо сонгогчд юу яах ёстой юм бэ? Нэр дэвшигчээс мөрийн хөтөлбөр хүлээх ёстой юу? Одоо манай хуулиараа бол нэр дэвшигч тусдаа мөрийн хөтөлбөр байх хоригдсон шүү дээ. Нам чинь ягаад гэвэл санал нийлэхгүй байгаад байдаг. Тэр хүний сонгочмоор байдаг тий. Хүний сонгочмоор байдаг намын хөтөлбөртөө нийлэхгүй байдаг. За ер нь бол яг бодиттой хэрэгч магадгүй одоо манай улсын үндсэн хуулиараа бол олон хулсан нам эвслийн хан бол өөрийн засгийн газраа байгуулнаа. Тэгэхээр тэр намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж хийж л тухайн үнийг дэмжинэ гэсэн. Өөрөөр тэр үнийг дэмжиж ийн гэдэг бол тэр үнийг гаргаж дэмжиж байгаа бус тэр хүний цаана тэр хүний төлөөлж байгаа намын мөрийн хөтөлбөрийг засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож байгаа л хувиргаж байгаа л хэлбэр байна. Одоо нөгөө дэлхийн дахинд сонгуул хийх үйл явцад нэг асуудал тулгардаг нь залуучууд саналаа өгдөггүй хойрог байдал энэ бол дэлхийн нийтийн одоо ийм асуудал болчихсон. Яагаад залуучууд улс төрийн сонгуулийн идэх оролцоо юм бага байдаг юм бэ? Шалтгаан нь юу гэж үздэг юм бол судлаачид? Сүүлийн үед хараад байхад залуучууд их идэх оролцоо муутай болчихсон. Одоо юу гэдгийг бусад хүмүүс юм шийдчихэндээ миний оролцоогүй шийдчихэн гэдэг. Ер нь яг улс төрийн системд итгэл нь унчаад байгаа шиг байна. Тэгэхээр би ямар ч сонголт өгсөн нөгөө л хэд гарч ирнэ гэдэг тийм үл итгэх тэг хандлага байх шиг байна. Тэгэхээр бол итгэлцлийн хямралч гэдэг юм тийм болоод байгаа. Тэгэхээр бол арчлын өөрийнх нь нэр хүнд дэлхийд даяар ер нь жоохон унчсан гарч ирсэн хүмүүс нь эргээд л одоо олигархуудын гэдэг юм уу том компаниудын гар хөл болно гэдэг тийм хардлага байна. Үнэхээр ч тийм болж байгаа нь болж байгаа. Яагаад юм болсон бэ гэхээр зэрэг 70-80-аад оноос дэлхийн улс төрийн голлох намуудын гишүүнчлэл нь унаад эхэлсэн. За өмнө нь болохоор барууны зүүнийгээд 2 үндсэн хүчинд хуваагддаг байсан. Үйлдвэрчний үйл маш хүчтэй байсан. Үйлдвэрийн ажилчид их байсан их хэмжээгээр. За тэр хэмжээгээр тэднээс нь бол зүүнний хүчний намуудын гишүүнчлэлийг бүрдүүлдэг байсан. Намууд гишүүдийн татвараар санхүүждэг байсан. Тэгээд намууд гишүүнгүй болоод гэсэн чинь тэр орон зайг нь хэн нэг нөхөх хэрэгтэй болсон. Тэгэхээр нөгөөдөл компаниуд томж эхэлж. Манайхыг санхүүжүүлж чи манай сонгуульд мөнгө хандивлаач чи. Тэгээ мөнгөний авцсан чи яхаа эргээд нөгөө компанид үйлчлэх эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө том одоо намууд чинь үзэн суртлын ялгааг болж эхэлж байгаа. Нөгөө том компанид үйлчлэх эхлэх. Тэгэхээр биднүүсийн хувьд бол алин ч тэмцсэн ялгааг болчлоо гэдэг тийм үл хөдлөх байдал. Тэгэхээр одоо бид нэр саналаа тэгээд өгөх юм уу өгөхгүй байх юм уу? Тэгээ яг үүнийг айлтгах нэг хүлээхгүй тийм судлаачдууд бол энэ санхүүжилтийн мөнгө хааны угааг л биднээс сайн судлах хэрэгтэй гэж. Сэтгүүлчд аягүй чухал хэрэгтэй, иргэний нэгэн байгууллага чухал хэрэгтэй. Хин хаанаас ямар мөнгөөр санхүүж гарч ирээд байна гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээ манайд бол улс төрийн санхүүжилтэн дээр хязгаарлалт үгэн тогтоосон. Одоо компаниуд бол 20 сая төгрөг хүртэл санхүүжилт өгөх хэрэгтэй. Хувь хүн бол 5 сая хүртэл төгрөгийн санхүүжилт өгөх хэрэгтэй. Гэвч одоо манайхан чинь альва хуулийг бол тойрч гарах айгу одоо арга ухаан сайтай хүмүүс. Тэгээд одоо нэг компани илүүхийг өгөхөөлөг олон юугаар дамжуулаа өгчдөг ч юм уу те. Тийм. Хариуцлага тооцоогүй байгаа дээ шүү дээ. Тийм учраас тэрэн дээр маш сайн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ аудитын одоо байгууллагууд сүүлд нь улс төрийн намын санхүүжилт хяналт тавиад эргээд хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Зарим намыг татан буулгадаг эрх мэдлийн өгөх хэрэгтэй те. Тэгэхээр бол шүүх эргээд хараат тус байх хэрэгтэй гэдэг. Ингээд ийм олон тогтолцооны асуудлуудыг шийдэх хэрэгтэй болчихж байгаа. Бид яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? Бид санал өгөхгүй бол өөр нэг нь өгч шүү дээ. За бид одоо бид ингээд долоолаа байлаа гэхэд
ганцхан болор чимэг өглөө гэж утгад болор чимгийн санал л өгч байна. Биднээс өгжиж биднээс яг жинхэнэ өөрийнх нь төлөвлөлийг тэнд тусгана. Та нусаа санал хураалт явууллаа. Одоо та гурав одоо жишээ нөгөөгүй байлаа гэхэд манаас ирчмээ яллаа л авчих واخгүй. Би буруутгах гэж байгаа юм биш. Гэхдээ ер нь цөөнх нь яллаа л авчихна. Тэгээд тэр хүн мэдээж нөгөө нэг өөрийг нь дэмжсэн хүмүүстэйгээ сайхан. Тэр нөгөө арчлын суурь зарчим нөгөө олонх нь төрөө барина гэдэг юм алдагдчих нь шүү дээ, тий. Цөөнх нь төрөө барьчих нь шүү дээ. За манай зочдод асуулт байна уу судлаачаас? Тэгээд надаас аяархан амархан асуулт асуугаарай. Амархан асуулт байна уу? Асуурай. Нийгмийн одоо жишээ би бол арчилсан ном арчилсан хөвсөл ер нь бол зөвхөн улс төр сонирхож судалдаг ч яг зөвхөн уншдгийн яг үндсэн дээр асуухад арчлал гэдэг зүйлийн үндсэн ухтгуу нь арчилсан намын өмчлөөд авсан үг биш гэж би хардаг. Үндсэн хуулийн заагдсан бидний эрх юм аа. Энийг яаж одоо нийт сонгогчдод ойлгуулах уу? Арчлалын үнц нь юугаар хязгаарлагддаг юм бол улс төрийн оролцоотой байснараа магадгүй таны амьдрал ирээдүй ашиг сонирхол бүх юм чинь явж байгаа ч гэсэндээ хоошоо нэг сууснаар ямар амьдрал хүрнэ гэж боддог ээ. Улс төрийн одоо сонгуулийн энэ процесс яг өнөөдрийн нөхцөл байдалд 2020 оны улсын хурлын сонгуулиар хийж байгаа зүйл үнэн шударга зөв явж чаддаг гэж та боддгоо. За нэлээд олон асуулт байгаа шүү тий. Тэгээ би ойлгосноор юу ачи. Арчлал гэдэг бол нэг талаас үнэт зүйл. Нөгөө талаас эн чинь одоо биднес төр засгаа байгуулах арга шүү дээ. Тийм учраас бол аргыг өмчлөн гэж байхгүй. Бүгдээрээ тохирчихсон. Бүгдээрээ тохироод олонхороо санал авсан хүнээрээ л одоо эдийн засгаа удирдуулъя гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ аль нэг намын одоо өмчлөөд байх юм байхгүй. Улс төрийн гол одоо хүчнүүд ингээд хоорондоо тохироод олгоороо санал авснаар ард түмнэрээ шүлгээд тэр ялсан нь юу ачаа. Өмнө нь болохоор өөр хүчээр юу гэдгсэн. Зарим нь одоо юу гэдгийг өв залгамжлын аргаар те хааны хүүхд хаан болох ёстой гэж гэдэг юм. Зарим нь хүчтэй. Сэргийг дарангуул тогтчдөг те. Би гарч ирэл дайсны тал гэдэг юм өрсөлдөгчөө бүгдийн шоронд хорж өгвөл би өөрийнхөө хүслээр удирддаг байсан. Эсвэл одоо нэг үзэл суртал эсвэл одоо шашны одоо Иранд бол шашны эзэсэг тогтож шүү дээ. Тэгээд манай шашныхан одоо төр барих хэвээр бусд нь байхгүй байх хэвээр бусд нь өв явчихдаг те. Тэгэхээр бол арчил бол одоо хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа. Хүний эрхийг хамгийн дээдлсэн тийм л одоо улс төрийн тогтолцоо гэж үзэж байгаа. Яагаад хүний эрхийг дээдлэх ёстой бэ гэхээр зэрэг өөр хууль байгаа шүү гэдгийг биднээс ингээд тохирчж байгаа байхгүй. Хин олонхын санал авсан гэдгээ ингээд эрх бариулна гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл өөр хуулбар гэдэг яаж мэдэх юм бэ гэхээр хүний мэдэх хэрэг асууж гарч ирж байгаа. Тийм учраас би мэдээлэл авах хэрэгтэй. Тэгвэл нөгөө өрсөлдөж байгаа хүмүүс нь яг бас би мэдээлэл өгөөд өөргөө сурчлах хэрэгтэй гэдэг. Ингээд энэчнээс ургаад маш олон эрхүүд улс төрийн иргэний эрхүүд бий болж байгаа. Тэгээ би сонгох хэрэгтэй болно. За Норвегийн алтан үеийг ерөнхийдөө нэг удаа хэлчихсэн. Социализм үед яаж сонгуул өгдөг байсан бэ гэсэн чинь санал өгөөд нэг хүн дугуулах хэрэгтэй. Тэгээд өөрөө тэгсэн гэж сонгуулийн ерөнхий ороод ингээс дугуулчаад гарах гэсэн чинь нөгөө тентэн суужсан ажилсан. Хөөе нааш яасан гэсэн чинь дугуулсан нөгөө харуул гэсэн чинь. Харуулсан чи за бүгд хийгээд ингээ ийм явдал болж байна. Тэр бол одоо маш хатуу цензуртай нэг улс төрийн номч өөр сонголт байхгүй. Тэгээд энийг бол тэгтээ манайх одоо юу гэдэг бүгд найрамд Монгол ард улсын үндсэн хуулиараа арчилсан социалист гэдэг юутай байсан. Одоо үндсэн хууль дээр бол арчилсан байгаад байдаг. Гэхдээ бод хэрэгжилт нэр нь байхгүй. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа амжилт. Зогсоогод баах ярилцлаа. За ерөнхийдөө бидний ярилцах хугацаа ч гэсэн дуусч байна. Тэгээд өмнөх нэвтрүүлэг дээр ч гэсэн бид нар дурдчихлаа л да. Сая ингээд социализмын үед яаж санал хураалт явагддаг байсан бэ гэдгийг тийм үед бид нар одоо ингээд сонголтоо хийжсэн бол яах вэ? Гэтэл бидэнд хэнийг сонгох эрх нь одоо саналаа өгөх эрх нь байна шүү дээ. Тэгэхээр энэ эрхээ бид нар бас нээлттэй эдэлмээр байна гэдгийг залуучуудаа бас ахаад уриалъя. Тэгээд та бүхнийг нэвтрүүлгийн төгсгөлд товчхон саналаа өгөхийг улс төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцохыг уриалаач гэж хүсье. Ийм сайхан нэвтрүүлэгт бас урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд одоо бидний ирээдүй яахын аргагүй бид нар ирээдүйнхөө төлөө бүгдээрээ нэгдэж саналаа өгөх ёстой. Одоо миний уриалах зүйл юу вэ гэхээр одоо хамаатан садан ч юм уу тэр намдгийн лээ тэр тэгж тусалсан гэлээ эсвэл миний хүү тэрэнд ч саналаа өгөөрэй гэдэг ч юм уу тийм юмэг одоо заавал ингэж анхаарахгүйгээр яг өөрөө одоо сонголт таны гарт байгаа учраас яг өөрөө яг хамгийн одоо зөв гэж бодсон тэр одоо намдаа тэр хүндээ саналаа өгөөсэй гэж уриалмаар байна. Баярлалаа.
За тэгээд өрөг цагийн менээс санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хүү цуврал нэвтрүүлэгт оролцсондоо сонголтоо хийцгээ нэвтрүүлэгт оролцсондоо маш баяртай. Ингээд миний зүгээс залуучууд та бүгдтэй хэлэхэд эх орон чинь танаар дутдаг юм шүү гэдгийг заавал хэлхэн зүйтэй ах. Ягаад гэвэл өнөөдөр бидний маргааш өнөөдрөөр дуусахгүй ахаад алс ирээдүй буюу бидний үлдэх ирээдүй хойч энэ үед одоо холбоотой мөн түнчлэн эдийн засгийн энэ хүнд хэцүү үед танаар эх орон чинь дутнаа. Тийм учраас хоошоо битгий сууж хоосон битгий сүмжлээч. Залуучуудаа бид нар эрсцээ өндөр байлгамаар 500 мянган 18-аас 34 насны сонгогчд байгаа. Эдгээрийн зөвхөн 20% л очдог гэдэг бол үнэхээр эмнэлэгтэй тоо судалгаа байдаг. Тийм учраас жилээс жил ирж байгаа тань дээр ирж байгаа хариуцлагыг зөвхөн өөр дээрээ гэж харах бус таны санаа зовж байгаа тэр хүчрхийлэл үлдэгдэж байгаа газар, таны санаа зовж байгаа тэтгэврээ авч чадахгүй байгаа тэр эмээ өвөөнөр, таны санаа зовж байгаа гэр оронгүй болж байгаа тэдгээр хүмүүс, таны санаа зовж байгаа нийгмийн ямар ч харилцаанд орж чадахгүй байгаа эдгээр ядуу, нин ядуу иргэдийн амьдрал таны гар дээр, таны нуруунд дээр байгаа юм шүү гэдгийг нийт залуучуудаа үнэхээр урайлмаар байна. Ингээд та бүхэн Улсын их хурлын 2020 оны сонгуульд заавал очиж саналаа өгөөрэй. Энэ бүхэн зөвхөн таны амьдралаар дуусахгүй бидний амьдралд хамгийн их одоо нөлөөтэй зүйл юм шүү. Ингээд хүссэн хүнээ танд сонгох эрх нь байгаа. Гэвч танд ирээдүйд алс ирээдүйд биш энэ эх 4 жилд эдийн засгийн хувьд доктортой байх боломжийг хэн нь олгож өгч чадах вэ гэдэг сонголтыг л та хийх ёстой юм шүү. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээд дээлээ өмсөд 6 сарын 24-ний энэ өдөр Монгол улсын иргэн болж төрсөн Бямагийн цэцгээ би хүндэтгэлтэйгээр очих болно. Ингээд та бүхэндээ баярлалаа. За ерөнхийдөө одоо нэг мөнгөгүйгээс иш мэдлэггүйгээс ичдэг цаг үе ирж байна. Тэгээд чиний одоо итэх оролцоогоос миний ирээдүй хамаарна. Миний итэх оролцоогоос чиний ирээдүй хамаарх учраас тэгээд бүгдээрээ итгэвтэй байгаарай гэж хэлээ да залуучууд. За баярлалаа. За бити багасан. За тэгээд мугасаа яг бүгдээ яг сонгуулаа өгөх гэдэг бол айгүй тийм чухал гэж юу бүгдээ одоо мэдж байгаа. Тэгээд яг өөрийнхөө үеийн хүмүүстэй хандж хэлэхэд альва нэгэн сонголтондоо маш сайн одоо шүүлтүртэй хандаж яг өөрийнхөө хувьд яг зөв гэж бодож байгаа тухайн тэрний төвшигчтэй заавал саналаа өгөөрэй. Тэр өдөр очиж саналаа өгөх чинь маш чухал юм шүү гэж та бүхэнд хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Өрөг эмээ сайт сонгогчдын боловсрол зориулж саналаа өгье медиа цуврал форумыг зохион байгуулж байгаа. Энэ удаа бид за зочдоороо саналаа өгөхийн ач холбогдол сонгогчдын боловсрол гэж юу вэ гэдэг талаар энгийнээр та бүхэндээ бас тайлбарлаж ярилцахыг хичээлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.